За бүгдээрээ өнөөдөр энгийн цахилгаан хэлхээ. Цуваа ба зэрэгцээ холболт, цуваа зэрэгцээ холболтын гүйдэлгүйцэдлийг судалцгаая. За эхлээд энгийн цахилгаан хэлхээ өгсөрье. Энгийн цахилгаан хэлхээнд ямар хэрэгслүүд ашиглагддаг вэ хүүхдүүдээ? За, гүйдэл үүсгэж ашиглагдана. Цахилгааны утас ашиглагдана. Цахилгааны утас ашиглагдана. За, үчид ашиглагдана. За энэ маань чид маань юу вэ? Хэрэглэгч. За одоо унтраалга. За энэ бол бидний энгийн цахилгаан хэлхээ. Ажиллуулж үзье. Чид асч байна. За чид маань их хүчтэй ажиллаж байна. За тэгвэл энгийн цахилгаан хэлхээ. Бүгдээрээ за салгая. Эхлээд хүчтлийн хэмжээ. За хүчтлийг ямар багажаар хэмжих вэ хүүхдүүдээ? Мэдээж вольтметрээр хэмжинэ. Хасах төлтөй олбож өгнө. Батарейны юу гэж вэ? Хасах төлтөй. Харин улаан утсыг нь нэмэх төлтөй олбож өгнө. За тэгвэл батарей буюу гүйдэл үүсгэгч маань хэлхээ битүүрээгүй байсан ч гэсэн энд юу зааж гэнэ хүүхдүүдээ? Хүчтэл зааж гэнэ. Хүчтэл зааж гэнэ. За тэгвэл бүгдээрээ чидэн дээр авчиж үзье. Чидэн дээр авчиж үзье. Чидэн дээр юу зааж гэнэ хүүхдүүдээ? Чидэн дээр хүчтэл унсан байна уу? Унаагүй байна. За тэгвэл хэлхээгээ залгая. Тэгсэн чинь. За бүгдээрээ эндээс нэмэх туйлтай байгаа учраас улаанаа нэмэх туйл дээр нь холбоно. Харыгаа хасах туйл дээр холбоно. За тэгэх юм бол бидний вольтметр дээр хэд зааж байна? 9 вольт зааж байна. Хэлхээ салгачвал тэг болчихно. Хэлхээ залгачвал 9 вольт. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэрэглэгч дээр 9 вольтын хүчтэл унж байна гэж хэлдэг. Энийг бол за одоо бүгдээрээ энгийн цахилгаан хэлхээг судалчлаа. Одоо цуваа холбож үзье. За цуваа холболт. Цуваа холболтыг хэмтүүлд яах хүүхдүүдээ? Дахиад нэг чид ашиглая. Дахиад нэг чид ашиглая. За цахилгааны утас ашиглая. За гэрэлтэлд яаж байна? Гэрэлтэлд суларсан байна. Нэг чидэн дээр бол ямар байсан бэлээ? Хүчтэй асч байсан бол хоёр чидэн болсон чинь суларсан байна. Юунаас болсон юм болоо? За дахиад судлая. Харыгаа вольт нэ. За батарейныхаа хүчтэйг эхлээд хэмжээ. Хасах туйл дээр нь холболоо. Улааныгаа нэмэх туйл дээр холболоо. Вольтметрийн залт хэдийг зааж байна? 9 вольтыг зааж байна. За өмнөх хэлхэн дээр ч гэсэн 9 вольт байсан. За тэгвэл бүгдээрээ 2 чидэнтэйгээ. За 2 чидэнгийнхаа 9 вольт зааж гэнэ хүүхдүүдээ. 2 чидэн дээр 9 вольт байна. За тэгвэл нэг чидэн дээр үзье. Харж гэнэ хүүхдүүдээ нэг чидэн дээр 4.5 вольт. За тэгвэл нөгөө нэг чидэн дээр үзье. Хэд байна гэж бодож байна хүүхдүүдээ? Яг адилхан 4.5 вольт гарч байна. Энэ юу гэсэн үг вэ хүүхдүүдээ? 9 вольтын батарейтай 2 ижилхэн чидэнг цуваа холбож өгөхөөр 4.5 вольт 4.5 вольтоор хүчтлээ хувааж унгасан байна. За тэгэхээр хүчтэл маань хэрэглэгчийг цуваа холбосон тохиолдолд хуваарлагддаг байх нэ. Нэгсэндээ хүчтэл хуваагддаг гэсэн үг. За тэгвэл бүгдээрээ амперметрээр гүйдлийн хүчийг хэмжээ. За энд хэмжиж үзье. Тэг 145. За энд хэмжиж үзье. Тэг 145. Тэг 145.
тэг 145, тэг 145, тэг 145. Цуваа холболттой үед гүйдлийн хүч бол бүх гүйдлийн туршид хэвээрээ өөрчлөгддөг байна. Тэгэхээр гүйдлийн хүч бол хуваарлагдахгүй зөвхөн хүчтэй хуваарлагддаг юм байна. За, одоо бүгдээрээ хэлхээгээ зэрэгцээ олгож үзье. Хэлхээгээ яа гэж байна? Зэрэгцээ олгож үзье. За, зэрэгцээ олгохын тулд яах вэ хүүхдүүдээ? За, харъя. За, хараарай хүүхдүүдээ. Гэрэлтэлтэй хэмжээ ямар байна? Ихссэн байна. Зэрэгцээ олвсон ч ихсэн. Түрүүн цуваа олвсон ч яасан бэлээ? Багассан байсан. За, тэгвэл бүгдээрээ вольтметрээ. За, эхлээд гүйдэл үсгч үзье. Хасах дээр нь хасах туйлын холбоо, нэмэх дээр нь нэмэх туйлын. Гүйдэл үсгч маань 9 вольт хэвээрээ байна. За, тэгвэл нэгдүгээр чийдийнхийг үзье. 9 вольт. Хоёрдугаар чийдэнг үзье. 9 вольт. Тэгвэл энэ ч хүчтэй хуваарлагддаг юм байна. Хэлхээнүүд тус бүрээр маань 9 вольтын хүчтэй явж гин гэсэн үг. 9 вольтын хүчтэй л унж байна. За, тэгвэл гүйдлийн хүчийн хэмжээ 1.8 ампер, 1.8, тэг.9, 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 тэг.9. За, багш нь вольтметрийг салгаж байгаа та хэдэд үзүүлээ. За, эхлээд батарейнаас гарч байгааг харъя. тэг.9. тэг.9. За, тэгвэл батарейнаас 1.8. 1.8. Тэгвэл энэ дээр хараа хүүхдүүдээ зангилаа 2 салаалцсан. Энд бас батарейнаас 2 салаалцсан. За, тэгэхээр гүйдлийн хүч хуваарлагдсан байна. Харин хүчтэй хуваарлагдаагүй яг ижилхэн байсан шүү. За, цуваа зэрэгцээ холболттой ойлгосноо хүүхдүүдээ? За, саяын туршилтаа ашиглаад энэ 3 бодлого дээр чийдэнгүүд маань тод бүдэг асхыг гүйдлээс шалтгаалж байгаа юу, хүчлээс шалтгаалж байгаа юу? Бодорой хүүхдүүдээ, амжилт хүсье.